Аимшигын өгүүлэг хаалга. Энд тэндэг үе хүмүүсийн гашуудах дуу чимээ сонсогдсон хүйтэн жавартай нэгэн өдөр. Залгүй явдлаар амиа алдсан бэлгүүн гэгч залуугийн оршуулах ёслолд түүний гэр бүл, найз нөхөд хамт олон нь хуран цугларсан байлаа. Харин энэ дунд ганцаархнаа нулимсаа барин дотроо гашуудж байгаа хүн бол түүний хамгийн сайн найз Мөнхөө байлаа. Мөнхөө 24 настай, ээжтэйгээ амьдардаг, сэтгэл судлаач мэрэгжилтэй нэгэн. Бага байхасаа л бэлгүүнтэй үе зайгүй найзууд байсаар ирсэн байна. Бэлгүүн нас барахаасаа өмнө Мөнхөөд сонин хачин итгэмээргүй зүйлүүдийг удаа дараалан ярих болсон. Учир нь тэдгэр зүйлүүд түүнд маш их сэтгэлийн дарамт, айдас түгшүүрийг мэдрүүлж байсан тул ганц итгэж болох найздаа л энэ бүхнээ дэлгдэг байлаа. Гэвч найзынхаа ярьдаг байсан бүгдийг үл тоомсорлон явсаар нэг л өдөр найзаасаа хагдсандаа маш ихээр харамсаж байлаа. Хэрвээ багч болов ач холбогдол өгч арга хэмжээ авах гэж оролдсон бол найзыгаа аварч болох байсан хэмээн бодож өөрийгөө ч буруутгана. Найзынх нь ажил явдал болж өнгөрснөөс хойш хэд хоногийн турш Мөнхөөгийн сэтгэл санаа тогтворгүй болж хичээлдээ муудаж, эрч хүч нь баг багаар алдагдаж эхэлжээ. Нэг өдөр Мөнхөө хичээлээсээ ядарч орж ирээд шууд л орон дээрээ хэвтээд өгөв. Хаалга онгойж ээж нь хүүгийнхээ дуртай цөөн хийсэн. Миний хүү ядарч байгаа байлгүй, халуун дээр нь идчих гээд ээж нь хүүдээ хоол бариад ороод ирэхэд Мөнхөө уурлан юм идмээргүй байна гэж хэлээд биеэ эргүүлэн цааш харж хэвтлээ. Түр хугацаанд дуг хийж авсан бололтой. Аль хэдийн орой болж тэр чигтээ хүйтэн агаарт эзэмдүүлсэн өрөө нь хамаг биеийг нь даруулаад авлаа. Гэртээ орж ирээд цонхоо онгорхоо байгаагаа ч мэдэлгүй унтаад өгч. Мөнхөө нэг л эвгүүрхэж элдэв хэрэггүй бодолд автна. Магадгүй одоо хүртэл найзынх нь өхөл түүнд хүн дээр тулсан нь ойлгомжтой. Гэнэт өлсөж байгаагаа мэдэрсэн тэрээр гал тогоо руугаа зүгэллээ. Гэрлээ асаан хөргөжөө онгойлгон ийш тийш харахад юу ч алга. Бусад шүүгийнүүдээ онгойлгон харвал ашгүй 2 хоногийн өмнө авсан талах байж байх юм. За ямар ч байсан ходоод руугаа юм шидэж нэг ирж хүч авахгүй бол яг унах нь. Маргаашил жаахан хүнсний юм авахаас гэж хэлээд талхаа идэж ирч хүчээ сэлбэж авлаа. Аяг тавга цэвэрлэж дуусаад гэрэлгүй өрөөндөө ортол яг орных нь хажууд хэн нэгэн зогсож байлаа. Мөнхөө гинэт хөшиж орхижээ. Эхлээд нүдэндээ ч итгэсэнгүй. Толгоогоо сэгсэрч харвал тэр хар юм байрандаа зогсоод л байлаа. Мөнхөө нүдээ онилгон харвал өөрлөө нь харан зогсох найзыгаа олж харлаа. Энэ мөчөд айх сэтгэл хөдлөх мэдрэмжүүд давхцсан бэлгүүнэ гэж дуудах гэдэл аман нээгдсэнгүй. Бэлгүүн удаан гэгчин гараад ийшлүүлэн өөрлөө нь долоовор хуруугаараа заалаа. Мөнхөө дагжин чичирсээр энэ бол худал, би зүүдэлж байна, хурдан сэрэж гэж бодохдоо зэрэгцсэн найзыг нь араас нь нэг юм угц татан доошоо аваад явлаа. Мөнхөө зочсондоо гинэт орон дээрээ хэвтэж байгаагаа анзаарав. Сая юу болсон бэ? Зүүдүү бодтоо. Юу вэ? Гэсээр толгоогоо барин өндөлөө. Ямар муухай новшийн зүүд вэ? Хамаг хөлс гарчихсан байж штэ гэж хэлэхдээ нэг юм анзааралгүй орхисноо гинэт саналаа. Найзыгаа харж байхад өөрт нь түүний гэр бүлийнхэн санаанд орсныг тэр үеийн айдснаасаа болоод түр мартаж орхисон бололтой. Мөнхөөгийн өрөө нэг л муухай хүйтэн оргино. Түүнийг хэн нэгэн цоо ширтэж байх вэ гэсэн айдас эзэмдэн авсан ч тэрээр эрч хүчтэй өөдрөг залуу тул энэ бүхнийг мартан өөр өрөөндөө ороод унтаад өгчээ. Маргааш нь Мөнхөө найзынхаа гэрт нь очиж ээж нь болох цэцгээ гуйтай уулзахаар болов. Бэлгүүний гэрийнхэн сүр сүлдгүй болцохооч ээж нь ядарсан амтан гарч ирлээ. Мөнхөө амар мэндийг нь асуучгаад
Яаж ч байсан тань дээр ирэх хэрэгтэй юм шиг санагдаад хүрээд ирлээ хэмээн тэр 2 аяг цай уунга ярилцаж эхэллээ. Бэлгүүн танд юу гэж ярьдаг байсан бэ? Надад их л чухал юм шиг сүр гаргаад л яриад байдаг байсан юм. Бэлгүүн заримдаа энэ тэнд явж байхдаа татганаж айдаг байсан. Гэхэд ээж нь хүү маань өдөр ирж хүч нь буурч байлаа. Би гайхаж яагаад байгааг асуух болгонд сонин юм ярьдаг байсан. Хүүгээ сэтгэл мэдрэлийн өвчтөй болж байгаа гэж бодож шинжилгээ хүртэл хийлгэсэн. Даанч сэтгцэнд нь ямар нэгэн гаж нөлөө байгаагүй гэж эмч хэлсэн. Бэлгүүн нэг өдөр ээж би таны өрөөнд хүн зогсож байгааг харсан гэлээ. Хэд хоногийн дараа шөнө би өөрийн мэдлэгөөс ирээд энэ үед 3 цаг 45 минут болж байсан юм. Ажуухан босоод сонсвол бэлгүүн амьсгаадаад маш их айж байгааг би сонссон. Хурдан өрөөнд нь ороод харсан чинь бэлгүүн нүдэн анаастай биеийн татганаж цээжээрээ орон дээрээ савлаад байсан. Би хүүгээ бушуухан барьж аваад болиулж чадсан. Хүү минь цочид сэрээд маш их айж байсан. Хамаг хөлсөн цовсон. Түүний хөлс яг л өгсөн хүний биеийн хүйтэн шиг мэдрэгдсэн. Хэсэг хугацаанд тэр хичээлээсээ ирээд л өрөөндөө ороод хаалгаа хаажгадаг болсон. Надаас ямар нэгэн зүйл нуудаг байсан. Би ч хүүгийнхээ хувийн юмд халдаад яах вэ гэж бодоод орхисон л доо. Бэлгүүний хэлдэг байсан хажиргалтай зүйлүүд түүний ээжийн хэлсэн юмнуудтай таарч байсан тул яриаг нь дундаас нь зогсоон ажилтай болчихлоо гэж хэлээд гараад явлаа. Оройн 9 цаг болж гадуур явж ирсэн мөнхөө ядарсан царайтайгаар гэртээ орж ирэхэд ээж нь холыг чинь сая халаагаад өрөөнд чинь оруулаад тавьсан байгаа гэж хэлээд чимээгүй унтаад өгчээ. Өлсөж өгөхийн даваан дээр хоол халуунаараа байдаг сайхан хэрэгэ гэж хэлээд халбагдаад авахд хоол нь тэс хүйтэн байлаа. Өө юу вэ ээж? Хоол халаасан гिचгээд хүүхүүдэн юм өгчих юм. Энэ ээж одоо ингээд гал дагууруугаа орж хоолоо халаагаад идлээ. Хоолоо идчихээд өрөөрөвгөө алхахдаа өмнө нь зүүдэнд нь болсон шиг өрөөн дотор хэн нэгэн байвал яана гэж бодсоор яваад ортол азар юу ч байсангүй. Яаж байх вэ? Энэ чинь амьдрал болохоос зүүд биш гэж өөрийгөө зоригзуулж аваад орондоо ороод хөвтөд өгөв. Нүдэн ханаад хөвтөж байхдаа мөнхөө элдвийг бодож хоёрыг тунгаах гэж оролдоно. Бүх зүйлийн нарийн учрыг бодох гэж хичээсэн ч нэг л болж өгөхгүй байлаа. Эргэн тойронд нь ямар нэгэн зүйл байгаа ч юм шиг мэдрэмж төрж байсан нь түүний бодлыг няцаахад хүргэж байсан юм. Нойрон ч хүрэхгүй 5 тухайн алдагдсан нүдэ нэхэд дээр байгаа хан нэг л өөр өнгөтэй харагдана. Яагаад зэрчгэвдэ хэмээгээд өндийгөд суулаа. Сарны гэрэл нэвт туссан өрөөний жижиг хэсгүүд гэрэлтэж харанхуйн сүудэрт хужигдсан бараан хэсгүүд мөнхөөгийн айдсын галыг дүрлзүүлэх шиг боллоо. Утасных нь гэрэл нь асч ямар нэгэн дуудлага ирсэн харагдана. Нэг сонин зүйл гэвэл түүний нөмөрсөн хүнжил орны гадуур унсан байв. Хүнжилгүй унтаад даарсан болохоор сэрчгсэн байна шүү дээ хэмээн бодоод хүнжлөө авах гээд гараа сунгатал. Гэнэт өмнөөс нь өөр хин нэгний гараа харанхуй булангаас хүнжлийг нь бадсан авлаа. Мөнхөө шууд л айн зочирдож гидэргээ болов. Талсгар өнгөтэй гар хүнжлийг нь барьсаар дээш өргөн түүн рүү ойртоход мөнхөө орноосоо өмжөрхөв. Хоёр тохойгоороо аргаш мөлхөж байхдаа урдаас нь хүнжлөө барин алхаж байгаа хавхар үүл мэт сонин биетийг харахтаа арай л гал зурсангүй. Хүйтэн хөлсөө туслуулан арайхийн босож амтсан мөнхөө гэрийнхээ хаалхыг онгойлгон гарч одлоо. Хэтэрхий айснасаа болоод хэр хол замыг туулснаа ч мэдэлгүйгээр хурдтай гүйгээд л байлаа. Түр амрах гээд зогсдол огт ядарсан шинж алга. Ийм үед надад хань болох хүн хэрэгтэй гээд нэг найз дээрээ очихор боллоо. Хэн дээр очиж байгаагаа ч мэдээгүй тэрээр ямар нэгэн байшингийн урд ирсэн байв. Цонхон дээр нь очиод харвал бэлгүүнээ их л сандарсан байдалтай нэг зүйл бичин сууна. Энэ үед бэлгүүнийг харсан мөнхөөгийн царай хувирч нүдэнд нь асуултын тэмдэг тодорч гайхширлын байдалд орлоо.
Гараараа даллан цонхыг нь нүдэхэд бэлгүүнээ тоосон шинжгүй юмаа битсээр л байв. Хаалгаар нь орхоос гэж бодоод байшингийн булан ирэх гэтэл тэр цаана 2 хүн алхаж байгаа харагдана. Энэ 2 миний сонирхлыг юунд найзаас минь илүү татж байгааг ойлгоход бэрх. Нэг нь гараас нь хөтөлж, нөгөөх нь дагаж явж байгаа 2 хүний нэг нь яалтчгүй намайг дуудаад байсан учраас араас нь гүйлээ. Их л манан бужигнсан хаалга руу тэр 2 ч гинт яваад орж хүлээгэрийг ихийн завгүй хаалга хаагдаж онгойлгох гэж хичнээн үзсэн ч онгойх шинжгүй. Чамын тансаг гэмээр энэ хаалгыг харж зогсонгоо найзыгаа гинт санав бололтой. Айж байгаад найз дээрээ ирснээ ч таг мартаад буцаад ирэхтэл өрөөнд дотроо зогсож байв. Өнөөх харанхуй болонд зогсож байсан хүн ч алга болж одоо л буцаад яг хэвдсэн байрандаа эргэн орлоо. Маргааш нь мөнхөө хичээлээ тараад яалтчгүй цэцгээтэй уулзах ёстой мэт совин татаж байсан тул юу зүудэлсэн тухайгаа ярилцах гэж гэрлүүн зөвлөлээ. Орцныхын шатаар дээш өгсөж хартал хаалга нь онгорхой байв. Мөнхөө ихэд гайхаж яахаараа хаалга нь онгорхой байдаг вүлээ? Хулгай орчихсон юм биш үз? Эсвэл гаднаас юм зөөж байгаа юм болов уу хэмээн бодоод хурдан өгсөд хаалганд ойртвол урдаас нь түргэн тусламжийн 2 эмч нэг хүнийг өргөөд аваад гарлаа. Нүд нь ороод ирээ гарсан мөнхөө цааш ороод харвал бэлгүүний дүү уйлаад сууж байлаа. Мөнхөө эргэж харан совилогч нарын араас гарч гүйгээд машинд оруулахаас өмнө гарч очиод харвал бэлгүүний ээж болох цэцгээ хэвтэж байлаа. Юу болсон юм бэ? гэж асуухад бид нэг охины дуудлагын дагуу ирэхэд энэ эгч жижиг өрөөнийхөө шалан дээр хэвтэж байсан. Гар утсаар хэн нэгэн рүү ярьж байгаад ухаан алдсан байна. Утас нь ойрхон шидэгдсэн. Энэ хэний дугаар болохыг та мэдэхгүй биз? Огноос нь асуухад мэдэхгүй гэж байсан. Зүрх нь ямар ч авралгүйгээр тэр жигтэй зогссон байна гэж хэлээд машиндаа ороод яваад өгчээ. Өөрийнхөө дугаарыг сонссон мөнхөө балмагдсандаа амнаас нь үг гарсангүй. Яг л гин буруутай мэт сэтгэгдэл төрж гар нь салганаж айдас давтсан биеэ арайхийн хөдөлгөж гэртээ аваачлаа. Өөрийгөө ажиглаж бүхнийг ухамсарлаж хянаж чаддаг байсан залуу одоо өрдний мөнхөө биш болжээ. Нөгөө өрөөнөөс минийхөө гэж дуудах ээжийнхээ дуугч сонсолгүй хүнжлөө нөмрөн хөвцсээр л байлаа. Мөнхөөгийн айдас улам бүр нэмэгдэж өчигдөр зүүдэлсэн зүүд, найзынх нь үхэл, ээжийнх нь үхэл, энэ бүхэн түүний доторхыг самардан урж байлаа. Үнэхээр сайхан амарч тавширхыг хүссэн ч харамсалтай нь түүний хүсэл биелэхгүйгээр барахгүй нойрны саажилт түүнийг нөмрөн авлаа. Саажилт бүх үеийг нь хөдөлгөөнгүй болгож айдсан амтыг нэмж эхлэв. Мөнхөө өмнө нь ядах юмгийн саажилтаас гардаг байсан ч одоо хүчрэхгүй болж нэгэнт хөдлөж чадахгүйгээ ухаан нүдэ аниж муухай зүуд битгий зүудлээсэ тайвшир. Энэ бол зүгээр л хар даралт. Ямар ч юм болохгүй. Ингээд гүнзгий амьсгаа аваад нүдэ нээхэд яг орных нь хажууд түүний дээрээс хав хар юм харан зогсож байлаа. Мөнхөө гүн цочролд орон орилтол ам нь хөдөлсөнгүй. Бүх биеэрээ хөдлөх гэж хичээсэн ч яг л том авраг могойд ороолгуулсан юм шиг болжээ. Тэр зүйл мөнхөгийн дээрээс ямар нэгэн хөдөлгөөн хийлгүүгээр тас гөлрөн зогсно. Тэр толгой дээгүүрээ юмор бүтээж бие ороосон байлаа. Царай нь харагдахааргүй бараан бөгөөд түүний 2 нүд яг л ангал шиг гүн харахгүй. Мөнхөө энэ үед орноосоо хөндөрч дээшээ хөвлөө. Хар нөмөргтэй бие эргэж гараад цааш явхад мөнхөө өөрийн удирдлаггүй даглаа. Гэрийг нь хаалгаар нэвтэлж гарахдаа урд өмнө нь үзэж байгаагүй сонин зүйлийг мэдэрч тэсвэр орчинлоо аваад явлаа. Өглөө болж минийхөө гэсэн төгшүүрийн хоолоогоор орилж буй долгор түүнийг сэрэхийн тулд чадах ятхаараа оролдон сууна. Түүний нулимс нь хазар даган урсаж хүүгээсээ хагацах үе гэсэн айдсыг дотроо тээсээр арай гэж түргэн тусламж дуудаж
амжилаа. 30 гаруй минут болсны эцэст түргэн тусламжийн баг орж ирэхэд хүүгээ тэрсэн ээж уйлаад сууж байв. Ингээд эмч нар мөнхөг ээжтэй нь хамт машинд суулгаад аваад явжээ. Эмч долгорт хандан "Хүүчин үрд сэрэхгүйч байж мэднэ. Хүүгийн чинь биеийн байдал маш муу байна. Бүх эд эрхтэнгүүд нь унтаа байдалд шилжихэд хэлбэлзэж зүрх зогсонг байдалд орох гэж байна. Бид таны хүүг аврахын тулд бүхий л чадлаараа оролдох болно" гэдгийг хэлээд эмч нарын багтай хамт өрөөндөө ороод хаалгаа хаалаа. Миний урд харагдаж байгаа энэ харанхуй урт хонгил. Үүний цаана юу байгааг эхэлж мэдэхгүй ч буцах замгүй болсноо мэдлээ. Хонглын үзүүр хэр хол байгааг харж чадахгүй ч урагш алхахаар шийдлээ. Алхаж байгаад хажуу тишээ хартал миний гарнаас хэн нэгэн хөтлөөд алхаж байв. Нөгөө тийш эргэн харвал өөр нэг хар биет эргээд хартал дахиад хоёр биет хамт явж байлаа. Яаж ч салгах гэж оролдсон ч хүчрэхгүй байгаагаа мэдсэн учраас цуг алхахаас өөр аргагүй байдалд хүрсээр нэгэн том хонглын үзүүрт ирсэн байна. Том нарийнхан хонглын хоёр талд энд тэндгүй хоосон манантай хаалганууд харагдана. Ямар ч байсан орчин тойрноо харах хэмжээний гэгээ байгаа нь ашигтай хэрэг. Алхаж байхдаа хажуудах хаалга руугаа шагаалаа. Хаалганууд бүгд онгойлттой байх бөгөөд дотор нь хэн нэгэн өвдгөө тэрэн уйлж байв. Дараагийн хаалгыг харуул цус нүжиндөө хутгалдан хэвдэх бяцхан охин зөөнг хоолоогоор чимээг өхөн "Ээж" хэмээн уйлгнэн дуу алдна. Энэ мэтэр урагшлах замдаа хэдэн хаалгыг анзаарвал маш олон хүмүүсийн тарчлан зовоож орхижээ. Ямар учраас хаалгыг онгорхоо орхисныг гайхшран бодвол энд тэндгүй харуул мэт харанхуй биетүүд ойр хавар эргэлдэж байсан юм. Энэ бүхнийг хараад зүрхэн зүсгдэг шиг болсон мөнхөө чигээрээ нүдэн анин алхаж байхад хоёр талаас эмэгтэй хүний чимээгүйхэн уйлахдуу алсголоос хинэгний тарчлан орилох чимээнүүдийн дунд явсаар нэг л мэдхэд өрөөнд дотор орсон байв. Мөнхөгийн байрлаж байгаа өрөөний эргэн тойронд маш олон өөр өрөөнүүд хамт байгаа нь илт харагдана. Бараандуу ногоон цэнхэр өнгөтэй энэ газар хүмүүсийг тарчлаан зовоож тус тусын өрөөнд нь хорьсон байв. Юу байгааг сайтар ажиглан харсан мөнхөө өөрийнхөө урд барилж байгаа өрөөнд доторх нэгнийг олж харлаа. Маш олон хурц чаданд өлгөгдөн унжиж байгаа найзыгаа харсан мөнхөөгийн сэтгэл эмзэглэж жирэлдсэн хоолоогоор түүнийг дуудав. Бэлгүүнэ гэх дуунаар бэлгүүний нүд зөөлхөн нэгдэж нулимс тусалсан царайгаа арайхийн өргөлөө. Түүний царай харахын эцэсгүй аимшигтай урагдж нулимс нь түүний цустай холилдон гоожно. Чамайг яачих нэг нэмэ. Намайг уучлаарай гэсээр толгоогоо барин өвдөг дээрээ сөхөрсөн суулаа. Харин бэлгүүн арайхийн амаа хөдөлгөж "Шалантур амиа авар" гэж хэлхийн зургүй бэлгүүний өрөөний хаалга тас хийтэл савгдан хаагдав. Өрөөнд дотор эмч нар бүхэл чадлаараа ажиллаж хүүгэн сэрэхийн тулд хамаг бүхнээ хийсээр л. Сэтгэлийн асар гүн хямралд орсон долгор тасралтгүй нулимс урсган эмчилгээний өрөөний үүдэнд хүүгээ манан суусаар бие нь муудаж эхлэв. Төд ололгүй эмчнэр гарч ирэхэд долгор ухалсгийн босож Юу болсон бэ? Эмчээ. Миний хүү зүгээр үү? Гэж түүний нүд рүү горилдлагын харцтайгаар ширтэн зогсоход эмч түүнд хандан "Уучлаарай эгч минь. Бид хүүг чинь аварч чадсангүй. Хүүгийн чинь зүрх сая зогслоо. Бид чадах бүхнийг хийсэн ч аварч чадсангүй" гэж хэлэв. Үүнийг сонссон долгор өвд өсөгдөн "Танаас гуйж миний хүүг эргүүлээд өгөлт" гэж хоёр гараараа түүнээс зуурж эхлэхдээ гинэт толгоогоо барьсаар ухаан алдан унав. Хэсэг хугацааны дараа нүдэ нээж өөрийнх нь гарыг атхан суух хүүгээ олж харлаа.
Ээж нь нулимс цэлгэнсэн харцаар "Миний хүү. Ээж нь ямар их санаа зовсон гэж бодож байна. Ээжээсээ төрүүлээд явчих бол надад өөр хэн үлдэх болж байна. Ээж нь хүүгийн мэдлэг боловсралтай, ажилтай, төрөлтэй, гэр бүлтэй, үр хүүхэдтэй байгааг ч харж хаад л санаа амар явж чадна. Тэрнээс наан бол чадахгүй" гэж уйлан байж хүүдээ хэлв. Харин хүүн түүнд хандан "Ээжээ, би одоо эв ирүүл болсон. Хоёулаа одоо гэрлүүгээ явъя. Дахиж таныхаа санааг зовохгүй" гэж хэлээд түүнийг босгоод аваад явлаа. Долгор хүүгийнхээ гараас хөтлөн алхаж байхдаа ямар нэгэн харанхуй хонгил руу яваад орсон байна. Алхах тусам хүүгийнх нь царай айжмаар хувиран харлаж шал өөр хүн боллоо. Долгор айж боломгдож хажуудаа хөдлөн явж байгаа хүн өөрийнх нь хүү мөнхөө биш болохыг мэдсээр манамтай хаалга руу яваад орлоо. Бараан зинхэрдөө маш том авраг гэмээр том орон зайтай газар орж ирэхдээ долгор өгсөн хүмүүсийн сүнснүүдийн тарчлаан, орилолдоон, уйлан шууган гэх зэрэг дүр зураг нүдэнд нь харагдаж байгааг харлаа. Түүний гар салганаж эргэн тойрноо харахтаа "Миний хүү" гэж дуулдах нь түүний эцсийн үг мэт санагдана. Намгүн мөртлөө зовлонгийн далай болсон түнэр харанхуйн ертөнц. Мөнхөөг газар сууж байхад түүний чихэнд "Та нар бид нарын хоол болохоор бүтээгдсэн. Чи энд ирсэн учир шалтгаанаа мэдэж байна уу?" гэхэд мөнхөө хариудна. "Надтай яриад байна уу да" гэж бодонгоо "Чи хий юм бэ?" гэвэл "Бид бол сохорсон хоригдлууд. Бид дэлхийн өчөөхөн хүмүүсээр хооллож дээшээгээ явах болно. Чиний дотор байгаа газар бидний нүдийг нээж чадна. Чиний сэтгэлээсээ хандаагүй бүх зүйлийг би чамаас булан авна. Чиний зовлон тэмцэл бидний харанхуйг гэрэлтүүлэх болно. Удахгүй уулзъя" гэж хэлээд таг чимээгүй боллоо. Чихэндээ ч итгэмээргүй зүйл сонссон мөнхөө юу болоод байгааг хэсэг эргэцүүлэн бодохдоо "Намайг эндээс гаргаад өгөөч. Би сэрмээр байна" гэж дуулдав. Хэсэг зуур хүйтэн ханыг налан сууж байхдаа мөнхөө нэг зүйлийг олж харлаа. Хаалганыхан төгжээ тайлагдсан байв. Босч очоод хаалгыг түлхээд үзвэл удаанаар онгойж байлаа. Мэдээч энэ хаалганы цаана хамгаалагчуд байж л таараа гэж бодоод хаалганыхаа булангаар шагаагаад хартал юу ч байсангүй. Мөнхөө хурдан гарч очоод найзынхаа хаалгыг онгойлгох гэж оролдоод дийлсэнгүй. Бусад онгорхой хаалга руу орох гээд завдтал амаар нь дэгээдэж дүүжилсэн бэлгүүний ээж унжиж байв. Ямар нэг далдын хүч түүнийг дотгош оруулсангүй. Мөнхөө айн сандарч хурдхан шиг эндээс зүхтах гэсэн бодолдоо хөтлөгдөн хар хурдаараа хонглын эцэс хүртэл гүйжиглэлээ. Ямар газраар дамжиж ийшээ ирснээ бүгдийг нь санаж байгаа мөнхөөгийн хувьд эндээс гарч чадна гэсэн итгэл төгс байсан юм. Энэхүү болж байгаа бүгдийг түнэр харанхуйгаас ажиглан суух хэн нэгэн инээд алдан тэрнийг зовоож байгаад хаалгыг нээ гэж хажуудаа байгаа хэн нэгэнд хандан хэлв. Энэ мөчөд газарт байрлах хаалга нээгдэж дотроос нь үе төмөн хар сүнснүүд хуй салхимэд эргэлдэж асар том шуурга үүсгэсээр мөнхөө рүү хурдтай зөвлөв. Ам тэмцэн гүйж яваа мөнхөөгийн нүдэнд нь найзынх нь үхэл тодхон харагдаж, ээжийнх нь үхэл харагдаж бүх эмгэнэлт явдлууд өөрийн эрэхгүй орж ирж байлаа. Гар хөлнөөс нь олон хүмүүс татж зулгаахын зэрэгцээ өөрлөө нь ирж байгаа хуй салхийг хараад чигээрээ гүгээд л байв. Гүгээд л байлаа. Харанхуйг тэр чигт нь бүрхэж авсан энэ том хар салхимэт олон сүнснүүд яг л улаарсан бох шиг овооролдон дайрсаар мөнхөөгийн бие рүү явж орох тэр агшинд түүний ээж нь хүүгээ түлхэж оронд нь хар салхинд эзэмдүүлэн газар дээрээ нам унлаа. Хар салхины үзүүрэн хэсэг ирчээрээ явсаар ээжийнх нь биед орж үлдсэн хэсэг нь жинхэнэ бай болох мөнхөө рүү зөвлөлээ. Мөнхөө хэн түлхсэн үгийг анзаарч амжилгүйгээр угсахын тэр чигээрээ гүйсээр л байв. Долгорыг зогсоох гэж замд нь маш олон саадыг тавьсан боловч түүний замд юу ч саад болж чадсангүй. Өөрийнх нь хүч хүртэл түүний ээжийг зогсоож
дийлээгүй юм. Дээшээгээ явж чадсан мөнхөөг хараад тэрээр хой салхи удахгүй тэдэн дээр очино. Төр хүлээж бай гэж хэлээд замхран алга боллоо. Хаалгаар гарч амжсан мөнхөө нэг л мэтгэд орныхоо хажууд ирсэн байв. Цагаан давуугаар хожигдсон хэвдэж байгаа өөрийгөө хараад биендээ эргэн орлоо. Эмнэлгийн орон дээр гүнзгий хамсгаа аван нүдэ нэхэд эмч нар овоорлон түүн дээр ирлээ. Ээж хаана вэ? Ээж хаана вэ? Гэж эмчийг заамдан асуухад нүд нь орой дээрээ гарсан эмч өрөөний дугаарыг нь хэлж өгөв. Мөнхөө ээжийнхээ байгаа өрөөний хаалгыг угц татан ороход ээж нь орон дээр хэвтэж байлаа. Түүнийг сэрэх гэж чадах ятгаараа оролдож татаж чангаасан ч сэрэхгүй байлаа. Ээжигээ сэрэх гээд чадахгүй байгаа өрөвдөлтэй залуугийн энэ агшинг харсан хэний ч сэтгэл эмзэглэмээр байсан юм. Хэд хоногийн турш мөнхөө зожирлоосоо гарч өгөхгүй зовж шаналсаар л байлаа. Энэ бүхэн жигнэсээ болоод байгааг мдээгүй залуу өөрийгөө зүүдэлж байна хэмээн бодсоор ирсэн боловч зүүд биш байж. Түүний итгэл үнэмшил, амьдралыг үзэх үзэл тэр чигтээ өөрчлөгдөд барахгүйгээр эдгэрэх байсан ээж нь түүний төлөө амиа золиослсон юм. Эмч хэлэхдээ ээжин чинь би тааруу байсан. Чиний явдлаас болж сэтгэл санаа нь муудаж энэ нь улмаар биед нь нөлөөлсөн. Гэвч энэ тийм ч хүнд асуудал байгаагүй. Хэд хоноод л тэнхэрхээр хэмжээний байсан боловч үл мэдэгдэх шалтгаанаар гинт нас урчихсан. Гүнээ харамсаж байна хэмээн эмч хэлсэн юм. Удалгүй ээжигээ нутглуулчгаад сэтгэл санаагаа засаж бодит байдалд дасан зогсож эхэллээ. Түүнд тохиолдсон энэ хар бараан зүйлс амьдралыг нь оргонгоор нь эргүүлсэнийг сайтар ухаарч байлаа. Мөн удахгүй уулзъя гэж хэлсэн түүний үг толгойноос нь хизээч гаралгүй үлдсэн юм. Найзынх нь ээж нас орсон болохоор тэдний гэр бүл тун хэцүү байдалд байгаа нь мөнхөөгийн санаанд орж найзандаа очихор болов. Бэлгүүний аав нь 2 дүүтэйгээ үлдсэн байв. Мөнхөө гэрт нь орж гүн эмгэнэл илэрхийлж буйны юм авчээ. Мөнхөө аавд нь хандан би найзынхаа өрөөнд орж түүнтэй хамт байсан дурсамжаа төрхөн зурж болтугай сэргийхийг гуйсанд тэрээр зөвшөөрчээ. Учир нь найзтайгаа уулзахад түүний хэлсэн үг санаанд нь байсан юм. Мөнхөө орж хаалгаа хаагаад бушуухан хэвсийг нь авч шалан дээр нь юу байгааг хайж эхэллээ. Өрөөнийхөө хаалгыг түгжээгүй учраа ямар нэгэн зүйл сонсогдохоор чимээ гарвал хүн ороод ирнэ гэдгийг мэдэж байсан мөнхөө болгоомжтойхон шиг шалыг нь ажиглав. Гарынхаа алгаар айжуухан илж байхдаа ямар нэгэн хууль байгааг мэдрээд авав. Зураасаар нь хөөж байгаад нуувч байгааг илрүүлжээ. Ингээд мөнхөө шалан дор байгаа нуувчийг онгойлгоход баахан хог новшны цаана нуусан тэмдэглэлийн дэвтэр байгааг олж харлаа. Мөнхөө дэвтрээ олж авч цүнхлээд өрөөнөөс гарan явх болсноо дуулгаад гэрийнхээ зүг алхлаа. Мөнхөө гэрийнхээ хаалгыг онгойлгож оров. Бүх болсон явдлуудаас хойш хэдэн жил өнгөрсөн мэт санагджээ. Хүйтэн оргидог байсан өрөө нь урдынхшгэ халуун дулаан уур амьсгалтай болж ээжийнхээ халуун хоолыг санахтаа нулимсаа дутгш залгилаа. Унтах цаг хэдийнэ өнгөрсөн тул мөнхөө орондоо ороод өнөөх тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд урдаа барин суулаа. Эдэлгээ нь муудаж урагдсан дэвтрийн эхний хуудсыг зөвхөн эргүүлв. Энэ тэмдэглэлийг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрт тохиолдсон сонирхолтой цодон явдлуудыг тэмдэглэж үлдээлээ. 9 сарын 4. Амьдралдаа анхудаа найзуудтайгаа сүнс дуудах оролдлого хийсэн. Сүүлдээ бүгдээрээ хайгаад сандралдаа дууссан. Ялангуяа надад юм харагдаад би орилоод болсон. Дахиж оролдноо яадгийг. Бэлгүүн яг л цэвэр бичгтэн шиг гоё бичсэн байлаа. 9 сарын 29. Өдөр хийх юмгүй унтаж байтал яг миний хаалганы цаана намайг ямар нэгэн юм хараад байсан. Би яхаач мэдээгүй. Ойрд сэтгэл санаа нэг л биш. Нозооролд орж хамаг юм хийх хүсэлгүй болчихлоо. Энэ асуудлыг яаж шийдэх вэ? Хичээлдээ унах нь.
Би маш их айж байна. Өдөр ирэх тусам нэг л эвгүй айдастай болчихлоо. 10 сарын 2. Өчигдөр маш сайн зүүдлээ. Би хэвтэж байгаад гинэт өөр газар ирсэн. Хаан чим бүү мэд. Гинэт намайг араас хүн хөөгд байсан. Яг алах гэж байгаа юм шиг аимшигтай хөөж байсан. Би дэндүү их айсан. Айснаасаа болоод зочиж сэрсэн. Миний өрөөнд дотор хэн нэгэн намайг хараад байна. Энийг би хүмүүст хэлсэн. Хинч надад итгээгүй. Манай найзууд, гэр бүлийнхэн бүгд л намайг галзуу солиотой гэж боддог. Би үнэндээ эрүүл байна. 1 сарын 13. Надад хэцүү байна. Би өвчиж чадахгүй байна. Олон хүмүүсийн орилон дуу шуугаан сонсогдсон манантай бүүдгэр газрыг би санаж байна. Тэр намайг удахгүй ирж хэдэн хэсэг болгож хаяна гэдгийг би мэдсэн. Би түүнтэй уулзсан. Түүний юу хийх гээд байгааг олж мэдсэн. Хэрвээ би өхвөл энэ тэмдэглэлийг олж унших хүнд тус болох зорилготойгоор бичлээ. Гэртээ ганцаараа байж байхад гэрэл санаандгүй асч элдв юмс байрнаасаа хөдөлдөг. Халуун байсан өрөө минь гинэт хүйтэн оргидог. Үүнээс хойш бас олон юм мэдэрсэн. 3 сарын 22. Зүүдэндээ сүнс харж тэрнээсээ айдаг болсон. Ороо унтах болгонд гар дарж эвгүй айдас мэдэрдэг. Ханны 3 онцог нийлсэн. Дээд болонд орны хажууд хаалганы цаана юмс мэдрэгдэж би маш их айдаг. 4 сарын 15. Намайг унтаж байхад хэн нэгэн миний дээр гарч суучгаад хоолойноос минь багалзуурдаад цэгсрээд байна гэж зүүдлээ. Яг л жинхэнэ юм шиг дэндүү аимшигтай байна. Намайг зүгээр л алаад хайчаачтай. 4 сарын 30. Тэр маш хэрцгий аимшигтай хүчтэй нэгэн. Тэр та нарыг нэгээр чинь бүгдийг чинь алах болно. Та нарыг айлгаж сүнсийг чинь өхүүлж байгаад аваад явна. Тэр хайсан хүнээ олохоос нааш нэгээр нь авч утсаар л байна. Тэмдэглэлийн хуудас өнгөрөх тусам бэлгүүний бичиг эмх замбараагаа алдаж, бичиг нь муудаж, сараачиж, аль эсвэл үзгээрээ хатгаж урж битсэн харагдана. Бэлгүүн эцсийнхээ тэмдэглэлийг 5 сарын 11-ний орой бичиж үлдээжээ. Түүний сүүлчийн загтал нь өөрийнх нь эцсийн амьсгал хураах өчөөр дууссан юм. 5 сарын 11. Би галзуурхна. Намайг хинч тоохгүй. Би унтмааргүй байна. Харанхуй болохоос айж байна. Нүдэн ханаад дээшээ хараад хэвтэж байхад миний дээрээс ширтэж зогсдог тэр царай. Ханны болонд над руу гөлрөөдөл зогсож байдаг тэр харанхуй биет. Тэр манайд ирчихсэн. Яг одоо өрөөний минь болонд над руу хараад зогсож байгааг би мэдэрч байна. Би яг одоо маш их айж байна. Миний гар салганаж байна. Ардаас минь хүйтэн оргиж, цонхны минь цаанаас хэн нэгний тогших чимээ гараад байна. Үнийг хамгийн сайн найздаа уншуулгыг хүсэж байсан ч би одоохондоо уншуулмааргүй байна. Цаг нь ирэхээр олж уншаасаа хэмээн хүсэж байна. Хэрв найз минь чи энийг уншиж байгаа бол тэр чамайг харж байгаа гэдгийг санаарай. Танай гэрийн хананд аль хэдийн шигдчихсэн ч байж болно. Надад итгээгүйд чинь би гомдохгүй. Чамайг өөрийнхөө араас явуулахыг хүсээгүй. Дараа нь хэнд үзэгдэхийг би мэдэхгүй л дээ. Магадгүй үүнийг уншиж байгаа өөр хэн нэгэн таныг өнөөшн нүдэн ханаад хэвтэж байхад чинь дээрээс чинь ширтэж зогсохыг та мэдэхгүй ч байж болно. Орондоо хэвтэж байхдаа ханны болон руу хизээч битгий хар. Хав харанхуйд та түүний ангал мэт нүд рүү харж байгаагаа мэдэхгүй. Өнөөшн тэр таныг хараад зогсож байчих болно. Магадгүй яг одоо ч гэсэн. Та бүхэндээ зохиолч эсэгчгийн хаалга аимшигын өгүүлэлгийг уншиж сонирдууллаа. Та яг одоо subscribe дарж биднийг дэмжээрэй. Сабадараад нэгдээдэвэл дараагийн өгүүлэг маш хурдан орох болно. Баярлалаа.